За сайн байцгаана подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. За ингээд өнөөдрийн маань зочноор шинэ гэрэл ахыгаа урьсан. Тэгээ шинэ гэрэл ахтаа бас урилга хүлээ авч бас энэ ч маань хүрэлцэн ирсэнд баярлаа. За баярлалаа. Энэ өдрийн мэнд тий. За өвлжөө тавлаг. Өө тавтаа. Сайхан өвлж гэнэ үү? Сайхан өвлж гэнэ. За хоттоо суурин байгаа даа. Суурин байгаа тий. Ажиллаа хийгээл. За ямар ч гэсэн ингээд зориод ирсэнд баярлалаа. Тэгээд яг хоо миний подкастын энэ зорилго бас нэг үзэл санааны бас ингээд бас нэг ачсан намыг энэ суурьтай тий бас ингээд тухайн үзэл санааг нь ярьдаг нийгэмд бас ингээд тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж юм хүмүүсгээл болгоор орцуулгаад ингээд явж байгаа юм. Гэхдээ ачсан нам гэдэг талаас нь ерөнхийдөө бас би зочтой тодтогж байгаа байхгүй. Яг сэдв бол хоёулын хувьд бол нэлээд яриа өрнөх баг. За би ч гэсэн одоо таныг одоо Facebook дээр идэвхтэй дагагч тийш нэг байнга ингээд таны постуудыг хардаг, уншдаг. Тэгэл байж байгаа. Тэгээ өнөөдөр бас ингээд өөртөө чинь ярилцах боломж олгосон. Маш их баярлж байна. За тэгээд юу яа? Хоёулаа ихтэйсэн тантай бас би танилцмаар байна. За. Одоо би бас нэг таныг бас нэг сайн танихгүй байна. Та ч гэсэн бас нэг танихгүй байна. Тэгээ бас үзэгчсэн юм таныг яг мэдээж таныг одоо дагдаг хүмүүс мэдээж байгаа бах тий. Тэгэхээр шинэ гэрлэг гэдэг хүн яг ямар хүн юм бэ гэдэг талаас нь хоёулаа яриагаа эхлүүлээд тэгээд дараа нь хоёулаа яг нэг үндсэн сэдвүүг орё гэж бодод байна. За. Би бол нөгөө говийн хүн. Тэгээ бас уулын хүн тий. Говалттай аймгийн. За. Цээл сумын хүн байна тий. Тэгээд малчин айлын хүүхэд. Одоо яг л хонь хариулж, хүр хариулж, сарлаг өхөр. Тэгээ морь өмж өссөн. Мал тэр хүн тэгээ малдаар өссөн. Тэгээ 8 настайгаас сумын сургуульд ирнэ. Тэгээ сумын дотор баринд 8 жил амьдралаа, сурлаа. Тэгээд тэр үе чи 10 жилтэй байсан. Тэр үе чинь тэгээд 9 сардуур ингээд Төв аймгийн 100 модод ивч сураад бас Төв аймгийн иргэншилтэй болсон. Төв аймгаас нөгөө иргэний үнэлгээ. Тэр үед чинь 16 нас үү? Тий. 16 настад чинь тийм улаан паспорт өгдөг байлаа. Урталтаа нөгөө аймагуд нь 2 үсэгтэй тэгээд Төв гэсэн үсэгтэй паспорт аваад Төв аймагт ирээд одоо яг 30 жил болж байна. Одоо уртал хаяан Төв аймагт. Тэгээд Төв аймгаас Монгол Улсын их сургуульд орсон. Эдийн засгийн сургуульд. Тэгээ бас л нөгөө оюутны байранд 5 жил амьдарсан. Тэгээ оюутан байхдаа анхны бизнесээ эхэлж илээ. Одоо судалгааны компани. Одоо ангийнхантайгаа үүсгэн байгуулж ирсэн. Одоо тэр компани маань одоо Монголын хамгийн том мэргэжлийн судалгааны байгууллага болж одоо хөрөгчийн томроод явж байгаа. За тэрнээс хойш бас Монголын топ аж ахуйн нэгжүүдэд удирдах түвшний ажил бас хэд хэдэн компанид хийсэн. Тэгээд Монгол Улсын эдийн засгийн сургуулийг маркетинг мэргэжлэр бакалавр, магистр, бас сүүлд Австралид бас олон улсын бизнесээр менежментийн мастерыг суулсан. Тэгээ сүүлд нэг хөтөлбөө сургуульд орчаад тэгээд төгсөх одоо бараг 10 жил болох гэдэг. Монгол Улсын их сургуулийнхаа нэг эдийн засгийн факультетэд. Тэгээ эдийн засгийн яг бүр цэвэр эдийн засгаар докторантурт сурч байгаа уг нь. Тэгээ одоо нөгөө судалгааны ажил нэг их том цаасан л үлдчихэд бусад бүх хичээл энтрээ суугаад дуусгацсан. Тэгээ одоо нэг том ажил нь үлдсэн. Тэгээ тэр нь одоо явах ч юм уу явахгүй. Энэ сураал яваад байгаа юм шүү дээ. Энэ алхам сураал яваад байгаа тийм. Тэгээ сүүлийн үед бас манай гişүүд яриад байна шүү дээ. Ханаас жаа нэг чулааваа шийдүүлдэг докторын толгойд очиход тэгэхээр бас бөөлдөг ч юм уу гэж бас бодоод. За нэг тиймэрхүү юутай. Тэгээд ажил маань дандаа бизнесийн, эдийн засгийн салбарт өрнөсөн. За үндс нь одоо судалгаа бол яаж энэ Монголын эдийн засгийн орчныг илүү тийм чөлөөт зах зээлийн зарчмаар нь явуулах уу? Яг энэ Монголд одоо ингээд эдийн засаг бизнес хөгжихэд юу саад болоод байгаа юм? Иргэд сайхан амьдрахад яг юу саад болоод байгаа юм? Төр саад болоод байгаа юм уу? Тэ? Одоо бидний өөрсдийнх нь сэтгэлгээ, амьдралын хэв маяг саад болоод байгаа юм уу? Манайх яг ямар эдийн засгийн тогтолцоотой байгаа юм? Өнөөдөр чөлөөт зах зээлийн хоёул яг энэ сэдвэр юм уу? Явахгүй байгаа юм. Хоёул яг таны илүү одоо нөгөө судалгаагаа сүүлийн үед илүү хийж байгаа. Одоо яг миний хамгийн сонирхолтой сэдв яг над байгаа. За би таны одоо ингээд тэр постуудыг дандаа энэ эдийн засаг тал руу чөлөөт зах зээл тал руу ирэхдээ дандаа комментэд хэлдэг шүү дээ. Тэр хоёулаа цаашлаад энийг мэдээж ярина. Одоо ардсан намын гişүн. За ардсан намтай хэрхэн яаж холбогдов? Одоо үндэсний бодлоор ондоо. Тэнд байгаа байхгүй гэсэн нэг тийм юутай байдгийн нэг юм маргаантай байгаа тийм. Би 2012 онд илссэн анх. Тэгээ 2012 оноос өмнө бол бас бизнесийн салбарт ажиллаж байхдаа янз бүрийн л одоо намын хүмүүсийн бас тэр маркетингийн судалгаа
сонгогчдын судалгаа, PR энтрийг бас хийж илээ. Тэгээд 12 онд Австралиас ирсэн. Тэгээ явж байгаад ер нь улс төрийн намд илсэе. Идэвхтэй энэ улс төрийн хүрээнд бас идэвхтэй бай гэдэг тэр сонирхлын үүднээс бол арчс намыг сонгосон. Одоо ч нэг удааг юм шүү дээ. 13 жил болж байгаа юм шүү дээ, тийм. Бас удаа шүү дээ. Тэгээд 10 жил бицээ. Гишүүнээр илсэж илээ. Тэгээ яг тэр илсэн жил нөгөө арчс намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг. Хэсэгт нэг 4-5 судлаач хэрэгтэй байна гэдэг. Төв намдаар Алтууыг дарга, Эрдэнэ бат дарга хоёр одоо тухайн үед намын дарга гинсэг хоёр байлаа шүү дээ. Тэр хоёр бас одоо ярилцлаганд ороод нэг юм 5 залуу нэг туслахтайгаар залуучууд очиж дуудалд одоо өрөө гаргуулад опсын өрөө гаргуулад бид нэр 2 сар тэр жилийн сонгуулийн арчс намын мөрийн хөтөлбөрийг боловсруулж исэн. Одоо ялсан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж тухайн одоо үндэсний бодлогын хороогоор батлуулж илээ тийм ээ. Тэгээд бас тэр жилийн сонгуульд бас тодорхой нэг нэр дэвшигчийг бас менежерээр нь бас нэг орон нутгийн нэг аймагт ажилласан. Тэгж анх илсэж илээ. Тэгээд бас яг илссэн тэр цаг мөчөөс эхлээд нэлээд тийм бас идэвхтэй одоо ажиллаж эхэлсэн. Гэхдээ бол яг би тэр янз бүрийн ажил албан тушаалд бол очдоггүй. Илүү энэ намын энэ цаасандаар бичигчээд хэрэгждэг байгаа тэр үзэл санааг яаж одоо олон хүнд түгээх үү тийм ээ. Монголчууд ч эрт дээр үеэсээ илүү тийм лаборатори уу тийм эрхчлөөний үзэл баримталтай тийм илүү эрхчлөөт орчинд ажиллаж амьдардаг байсан хүмүүс. Тэгээ энэ үзэл санаа бол яалчгүй монголчуудын бүр тийм үндэсний эртний үзэл санаа. Тэгээ энийг одоо Монголын ард түмэн илүү ойлгодог, энийгээ өөрсдийнхөө хөгжлийн философи болгох ёстой гэдэг энэ үүднээс би одоо энэ намын тэр хэрэгжихгүй байгаа зүйлийг би хэрэгжүүлэх гэдэг одоо ингээд илүү яг өөрийнхөө тэр сонирхлын үүднээс сайн дэр үүднээс айгүй маш идэвхтэй ажилтдаг. Тийм л харин яг гишүүн байгаа. Түүнээс биш одоо нэг л ямар нэг сэтрэг байхгүй. Хурдан тийм намын ямар нэгэн сонгуульд гишүүн дарга уулыг гэдэг одоо ингээд дайраад өрсөлдөд байдаг. Яг боломж гарвал болж болно. Одоо нэг тийм л өөрийн байр суурьтай тий. Зарим хүн бодохдоо бол улаан намчин гэж боддог бах тий. Гэхдээ тийм одоо намд байгаа миний зорилго бол ерөөсөө тэр үзэл санааг хөрсөн дээр наваач. Нутагшуулах, үзэл санааг дэмждэг олон хүн тэр намд байр суурь олох тэр чиглэлрүүл явдаг. Өнөөдөр чинь энэ хоёр нам ялгааг болчихлоо шүү дээ. Одоо ингээд юу яа штэ. Та одоо 12 онд гишүүн болж ирсэн. Арчс намын гишүүн. Одоо би ч 12 ондоос арчс намын гишүүн болж ирсэн. Тэгээ анх ингээд төрсэн сэтгэл өнөөдрийн арчсан нам гэдэг талаас нь хоёул ярил. 10 жилийн өмнөх арчсан нам нэг та сонгож ирсэн. Тэгэхээр нэг дотоод бас нэг ихтгэл үнэмшил байсан бол та арчсан нам сонгож байгаа шүү дээ, тий. Тэнгүүт таны одоо ингээд сонгогдсон нам чинь 10 жил та явлаа, 10 гаруй жил явлаа. Тэр өнөөдөр энэ намын байдлыг та юу гэж харж байна? Таны нөгөө ингээд нэг гоё юм байна. 12 онд айгүй гоё мөрийн хөтлөр боловсруулсан байхгүй юу? Бас харьцангуй одоо ингээд бодоход бас харьцангуй барууны баруун төвийн тий. Тэр үзэл санааг шингээсэн мөрийн хөтлөр боловсруулад улсын хурлд олон голчлоо. Тий. Засгийн газараа бүрдүүллээ. Тэгэл манайх нөгөө социал демократчууд чинь социал демократ бодлого хэрэгжүүлээд эхэлсэн байхгүй. Тэр үеэс л одоо тухайн үеийн алдаатай бодлогын та юу гэж харддаг вэ? Зөв жишээлбэл дурдвал. Гү тэгэл одоо практик маш их одоо үн тий. Үнийг хүчээр тогтоон барих. Тий. За маш их нийгмийн халамж ярьж эхэлсэн, мөнгө тарааж эхэлсэн шүү дээ. Тэгээ энэ бүгдээрээ социал демократ бодлого шүү дээ. Халамжаар угжих, халамжийг хавтгааруулах, төрөөс бүх бизнест оролцох. Энэ үйл ажиллагаа чинь мөрөөсөө өмнөх тэр одоо жинхэнэ зүүнний социал демократ социалист намын хэрэгжүүлж исэн бодлогоос ялгаагүй шүү дээ. Яг уу зүгээр их юм хийх гэж оролцсон. Баашин барилга зам олон юм барьсан. Энд айлч засаг хийдэг л байж шүү дээ. Хамгийн чухал суур өөрчлөлт бол тэр хэрэгжихгүй өмнө хэрэгжихгүй байсан хуучин бүтцээр байгаа тэр олон салбаруудыг илүү чөлөөлөх либералчлах бодлого явагдах хэрэгтэй байсан. Ерөөсөө явагдаагүй. Нэмээд төрийн хэмжээний компаниуд байгуулагдаад байсан. Төр олон бизнесийн төслийг хэрэгжүүлнэ гэж 888 гэж манайх ч бүр алсан ширээ агаад дахиж хагалдаал дасгал хангаагаал тий хоёр цэцэг солигдсон шүү дээ манайх. Тийм тэгэл яваад гэсэн. Тэгэхээр тэр чинь өөрөө ерөөсөө тэр нөгөө цаасан дээр хэрэгжүүлсэн тэр амлж исэн мөрөө хөтөлбөрийнхөө эсрэг л бас ажиллаад эхэлсэн байхгүй. Одоо яг тэгвэл яаж? Одоо бас яг хിവэрээ. Яг л хിവэрээ. Бүр баг тэрнээсээ долоо. Дордох гээд шүү дээ. Ерөөсөө
намын удирдлагад байгаа хүмүүс гарч ирээд социал демократ бодлого ярьдаг. Хоёулаа ингээд социалист гэж юм. За барууных. За ардын нав чинь зүүн төвийн үзэл баримталтай гэж байгаа. Манайх чинь баруун төв. Манайх барууных гэж байгаа. Баруун төвийн үзэл баримталтай гэж байгаа юм хоёр улс төрийн. Одоо хамгийн хоёулаа зүгээр хоёр том нам дээр жишээ болж ирдэ шүү дээ. Одоо зөндөл намууд 30 гаруй нам байгаа шүү дээ. Би одоо танаас ямар асуулт асуух гээд мэхээр энэ хоёр том намын хоёулаа ялгааг бас хүмүүс хэлмээр. Энэ яг хүмүүс яг улс төр сонирхдаг хүмүүс бол энэ намын одоо үзэл санаа талаас нь хараад ялгаа хийдэг юм байна. Яг хоёлаа одоо энэ үзэж байгаа залуучууд ч юм иргэдэд ингээд энэ хоёр нам яг юугаараа ялгаатай. Гэхдээ тэр ялгаа нь яг нийгэмд бидэрт яг харагдаж байна гэдэг талаас ирвэл. Одоо энэ харагдахгүй болчихлоо шүү дээ баг. Цаасан дээр нэг бичсэн. Одоо цаасан дээр хийх хоёлаа. Тий, цаасан дээр бол нэг ялгаа байгаа. За тэр нь. За нэг нь бол манайх бол цэвэр социал демократ нам гэдэг тий ардын нам бол бичсэн баг. За ардсан нам болохоор тэр баталсан үзэл баримталтаараа бас манайх бол баруун төвийн нам гэж бичсэн байгаа. За ийм л нэг ялгаа байгаа. Бичээ тавьсан хоёр цаасандаар нэг ялгаа байна. За түүнээс биш удирдлагын төвшөнд байгаа хүмүүс ихэнх нь социал демократ нам. Яагаад гэвэл нарцсан ч олон нам нэгдээд 5 наваа нэгдэлдэг шин. Нэгдсэний дараах бараг 10 жилиг социал демократууд нь удирдаа явуулсан юм байлээ. Тэгээд тэр социал демократууд бүх удирдлагыг хэрэгжүүлнэ гэдэг чинь тэр бодлого л яваад байдаг. Цаасан дээр нөгөө баруун төв байгаа л байдаг. Одоо ийм л ялгаатай. А яг баруун төвийн буюу тий болон энэ либертар үзэл санааг энэ монголчууд дэмжихгүй байгаа мөн хүлээ. Гэхдээ маш ихэд дэмждэг юм байна. Гэхдээ тэр хүмүүс ардсан намыг бол энэ байр суурин дээр байж чадахгүй байна гэд яг тэр нам руу ордоггүй, бүтэн дэмждэггүй юм байна. Үнэхээр том бүлэг. Үнэхээр маш олон залуучууд энийг судлаад энэ бол монголчуудад хэрэгтэй юм байна. Үнэхээр надад тохирохтой хувь хүн болгон тохирох юм үзэл санаа байна. Энэ бол гоё философи байна гэд маш олон залуучууд энийг бол уншаад судалдаг юм байна. Гэтэ тэд бол яг нөгөө дөрвөн дээрээ үнэт зүйл дээрээ үзэл баримтал дээрээ тавьсан байгаа манай намыг яг ингээ бүтэн дэмжихгүй тэр л орж чадахгүй байгаад тий сонирхгүй байгаад маш том асуудал байгаад байгаа. Тэгээд ийм л одоо нэг ялгаа байна. Түүнээс биш одоо харж л хамтарцсан 3 нам хамтарсан шүү дээ. Татварыг бууруулах талаар бараг хинэн ч ярихгүй байна. Уул нь мөрийн төрийн оролцоог эдийн засгаас багасгах энэ данкар төрийг цомхон жижиг болгоё гэж хинэн ч хэлж чадахгүй шүү дээ. Мөрөл яаж олон төрийн одоо төрөөс цалинждаг татвар дэлгэцийн мөнгөөр цалинждаг яаж олон албан тушаалтан гарах уу гэдэг дээр баг энэ засагт орсон намууд чинь баг толгойн ажиллаж шүү дээ. Одоо жишээлбэл ардсан намын засаглаж явах үед бол 90,000 төрийн албан огч байсан гэж тоологдсон юм билээ. Тэгсэн чинь одоо ингээд ардын нам бол 200 гаргаад одоо нэг 3 намын хамтралтай 300 гарч байгаа юм шүү. Яг гоо төрийн албан. Яг сая төсөв батлах үеэр бол 230 хэдэн мянга байсан. Тэгээ тэрийг төсөв дээр ахаад нэг 5-6 билүү баг 240 болохоор байсан. Яг сая нөгөө нэг ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулаад нэг 233 4 дээр байгаа. За энэ дээр нэмээд төрийн болон орон нутгийн өмчтэй компаниудад ажилладаг хүмүүс гэдэг чинь баг 70-80 мянга штэ. Тэгээ эдрийг нэмэхлээр бол ингээд нэг 300 мянга гараа явчихж байгаа. Тэгэхээр ингээд нэг 300 мянга орчим хүн бол Монголд одоо баялаг бүтээхгүй татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна. Эсвэл олон нийтийн одоо өмчийг тий захиран зарцуулсан тэр компаниас цалинжиж байна. Паблик компани одоо нийтийн өмчийн оролцоотой үйл ажиллагаа явуулж байгаа тийм одоо хууль этгээдээс цалинж гин гэсэн үг байхгүй юу? Чи эргээд яг бүтэн зургаар нөгөө бид нар нэг ярих гэж ард түмний баялаг гэдэг нэг одоо нэг модонд орчод шүү дээ. Яг юунч баялагийн тий. Хоёул наад үгүй ч юм бас. Яг эндээс цалинж байгаа хүмүүс ч одоо 300 мянга болчиход шүү дээ. Тэгээ энэ бол маш том тоо. Сая хоёул ардсан нам руу ярьж байгаа л дахиад нөгөө өөр сэдвээр ороочлаа. Сая нөгөө баялаг гэдэг яг үг гарч ирсэндээ би шууд асууж идэхгүй бол мартчих магадгүй. Одоо ингээд нийгэм ард түмэн ч гэсэн өөрөө бараг тийм дуртай юм шиг байгаа. Ард түмний баялаг. Газар доорх баялаг бол ард түмний юмч гэдэг нэг иймэрхүү үг яваад нь шүү дээ энэ улс төрчнөр. Манайд популистууд ялангуяа нэг маш их ашигладаг. Иргэд тэгээд тэр нэг дуртай юм байна. Тэгээд яг ард түмний баялаг байж чадчихна болно. Та энэнийг яг нэг гоё тайлбарлаад. Одоо чөлөөт зах зээлийн хүн байна шүү дээ. Санаа. Тэгээд энийг нэг тайлбарлаад өгвөл. Яг үнэхээр энэ газар доорх ард түмний баялаг гэсэн энэ үг яг үнэхээр ард түмний баялаг муу юм уу биш үү?
би чаддсан юм уу чаддгүй юм гэдэг. Ямар үед энэ баялаг болдго юм бэ? Яг нэрүүд дээр хэлвэл одоо бүгдээрээ шороо штэ. Бид нар шороод гэж харна штэ. Тэгээ тэрийг хайгаад маш их зардал гарна. Хайсны дараа тэр үнэхээр бизнесийн прожект болж чадах уу гэдэг тэр маш олон судалгаа тооцоо гарна тийм ээ. Энд маш их мөнгө гарна. За энэний дараа энийг ашиглаж болох юм байна. Нөөцтэй юм байна. Энэ дээр нэг 30 40 жил 50 60 жил 100 жил бизнес хийж болох юм байна гэвэл тэнд үйлдвэрүүдээ баригдана. Олборлох үйлдвэр, боловсруулах үйлдвэр баригдана. За энэ баригдсны дараа яах вэ? Нөгөө төг эрдэс баялгаа гаргаад ирлээ шүү дээ. Тэрийг маш их хол зам тээвэр хийж, тээвэрлэж, худалдан авахч болж зарна. За энэ бүх явцад хүн ажиллаж байгаа. Маш их бараа үйлчлэгээ худалдаж авч байгаа. Энэ болгоноос татвар төлж байгаа. За нөгөө олборлоод гаргаад ирсэн одоо ямар нэгэн металл ба штэ нүүрс ч юм уу зэснээсээ амнаа төлнө. За гайлын татвар төлнө, ашигын татвар төлнө. За энэ татвар бол уг нь ард түмний биелэг байна. Энэгээр юу хийх вэ? Энийг зүгээр ингээд тараагаад өгч болохгүй. Энэгээр дараагийн бизнес хөгжих тэр дэд үтц эрчим хүчний хангамжаа сайжруулмаар байна. Усан хангамжаа, дулааны хангамжаа, замаа. За бусад одоо харагддгүй дэд үтцүүд байна шүү дээ. Энэ улс оронд бизнес хөгжих, энэ нийгэм, энэ иргэд сайхан амьдрах тэр орчныг л бүрдүүлэх тэр олон салбаруудад л үр ашигтай зөв хөрөнгө оруулалт хийж ивэл бид нар баялгаа хүртэж байгаа. Баялагын эзэн байхгүй юу? Монголчуудын сэтгэлгээ бол ингэж шууд тэр мөнгөийг шууд бидний халах. Олонхын сэтгэлгээ болохоор энэ нөгөө халамж, хавтгаарсан халамжийн бүр ингэж төвлөлд очсон ба шүү дээ бидний сэтгэлгээ. Тэгээ нөгөө социалист сэтгэлгээ нь бүр одоо ингээд мэдээлэлгүй нэгдсэн боловсролгүй болоод ирэхлээр бүр тэр социалист сэтгэлгээний төвл рүү очт юм. Тэр нөхдүүд бол зүгээр л ингээд гарч байгаа нүүрс болгоноос л надад мөнгө ирэх ёстой гэд одоо бичээд шүү дээ. Гэсэн яг бүгдээрээ тийм биш юм байлээ. Яг нэг хэсэг бүлэг байгаа. Гэтэ тэр бүлэг бол нэг шүү дээ. Завтай ажил хийдэггүй учраас тэр сошиал орчинд амар их бичдэг юм байна тэрийг. Түүнээс биш өнөөдөр маш олон хүн ингээд маш олон залуучууд Монголд энэ төрийн дарамтын эсрэг тий даван туулаад ажил бизнес хийгээд сайхан амьдарч чадж байгаа. Маш олон хүмүүс шүү. Тэгээ өнөөдөр нэг нөхөр над руу дайраад ирсэн байхгүй юу? За тэр социализм үед та нар хамаг үйлдвэр ингээд зах зээлд ороод ингээд дуусгацсан. Энэ их мөнгө болоод байгаа энэ шуналтай хүмүүс чинь нэг ч сүүний үйлдвэр байгуулаг өгч байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Социализмд ганцхан сүү компани гэдэг нэг том компани байсан. Тэгээ магадгүй жижиг цэгүүд байсан баг. Одоо бол 400 орчим үйлдвэр цэх ажиллаж штэ. Томоос нь дурдуус сүү, ахбуу, Монпүрэ, Швитабит, Тесо. Одоо 90 хэдэн сумаас те малчтын сүүг авч байна. Улирлын шин чанартай ажилладаг 250 орчим үйлдвэр цэх байна. Байнгын ажиллаж байгаа 40 орчим үйлдвэр байна. Сүүн бүтээгдэхүүн боловсруулах 80 хэдэн одоо тийм нэг сүүг хөргөлтөй хадгалдаг цэгүүд орон нутагт бий болсон. Дандаа хувийн. Бүгдөө хувийн шүү дээ. Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ахаад нэг хэдэн жил болоход ер нь баг экспортод гарахаар байна шүү дээ. Тэгэд энийг ерөөс олж харддаггүй. Сүүний үйлдвэрүүд төрөл одоо юм хийн тэгээд төрөл юм хийх хэрэгтэй гэдэг. Одоо жишээлбэл хөвсгөлд одоо нөгөө бяцлагны үйлдвэр алдартай бяцлагны тэр нь одоо батлагдчихлоо яалаа. Яг хөө тэр нөгөө нэг ингээд хэдэн жил явцсан явцсан учраас одоо энэ жил хамгийн сүүлийн санхүүжилтүүд байхгүй. Одоо ингээд нэг нь бараг зарим нь 5 6 жил санхүүжүүлсэн, зарим нь ингээд 2 3 жил санхүүжүүлсэн. Одоо ингээд хамгийн сүүлийн санхүүжилт учраас одоо тэгээ тэрийг нэг дуусгаад тэгээ яахыг нь харъя гэж амшиг байлаа. Тийм юу та тэр бол одоо төр хийх ёсгүй ажил. Одоо ингээд сая түрүү одоо хоёул арцнамаас явсаар байгаа саяны сэдв рүү орчлоо. Одоо би дахиад буцаад арцнам руу оруулсан. Яаз их намаас уу тий. Тэр юу яах вэ? Энэ асуулт гол хариултад авч дуусгах гэдэг. За. Хамтарсан засаг бий болчлоо. Хоёулаа сая цохосгоон дурдчихлаа. За хүн нам ардсан нам ардын нам гэх 3 нөхөр маань нэгдчихлээ. За би бол таны ярианаас харахад бол та хамтарсан засгийг бол дэмжихгүй байгаа юм шиг байна. Яагаад нэг би асуух чинь яагаад дэмжихгүй байгаа юм? Одоо ингээд энэ намчин энэ 3 намчин бол бас баггүй хугацаа өрөөчлөө шүү дээ тий. 100 гаруй хоног болцсон бахад ямар ч болцсон тий. Тэгээд
Одоо бас ингээд ласын арааны юмудаа яриад шүү дээ тийм. Одоо 25 онд хийх нэг 14 мягач гэх юм янз янзын юм ярьж шүү дээ тийм. А таны хувьд одоо яг энэ яг өнөөдрийн яг бидний нийгмийн тогтолцоонд дунд энэ хэдийн яриад байгаа тэр том төсөл хөтөлбөрүүд хийж боломжтой харагдаж байна уу? Юу гэж та харж байна? Одоо энэ 3 нам хамтарсан байна шүү дээ. За тэр 14 төслийн нэг нь болохоор нөгөө газрын тос боловсруулах үйлдвэр шүү дээ. Одоо 1.2 тэрбум долларын өртөгтэй ихэлсэн одоо 1.7 болчлоо. Тэгээ одоо нөгөө нэг буцчих болдгоо нэг тийм үе дээр ирсэн. Яг ажиллахгүйг нь бол хинч хэлж чадахгүй. Тэгээ одоо тэр нэг дуусахтаа нэг 2 тэрбум долларын зээлдэл дуусах байх юм одооний баримжаагаар тий. За тэгээд тэрийг хизээ нөхөж дуусгах юм. Үнэхээр түүхийд нь олдох юм уу? Тэр иймэрхүү ингээд төр өөрөө ингээд ийм бизнес хийхлээр нэг ийм зүйл рүү орж байгаа юм болоод шүү. А тэгэнгүүт 14 төслийн чинь нилээдгүй нь бас төрийн эмчийн компаниуд хэрэгжүүлнэ гэдэг байгаа юм. Гэхдээ гэтэл одоо тэр Эрдэнэтийн овоолгод орчин 4 компани, хувийн компани байгуулагдаад тэндээс зис үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгвэл хувийнханд л хийх боломжийн тий Эрдэмийн ачт их. За тэр нөгөө зис Эрдэнийн хувийн нэгийг би сайн нэрийг мэдэхгүй. Энэ хувийнханд л одоо тэр зис боловсруулах, алт цэвэршүүлэх. Тэр цахилгаан станцыг ч гэсэн хувийнханд л өгч гэлтэй. Одоо хувийн цахилгаан станц төрүүлж ашиглалтанд орж штт бөөрөлжүүд гээд болж штт. Зүгээр л өчмөр байна. Тэгэхээр тэнд чинь ингээд баг төр хийгээд байх бизнес цөөх үлдэх гээд байгаа байхгүй юу? Нэгдүгээрт. За хоёрдугаарт одоо энэ урааны төсөл хөдөлчлөө тийм ээ. Тэглээ. Хувийнх нь хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ засгийн газар нэг юм тийм ойлгомжгүй тайлбар хийлээд байгаа байхгүй юу? Бид нэр энэ олон төслүүдийг хийхэд ингээд улс төрчлөлтөөс болоо гацаад байсан гэдэг байхгүй юу? Би бол үгүй гэж харж байгаа. Үнэхээр энэ улсад хэрэгтэй зөв төсөл байх юм бол ямар ч нам эсрүүцэхгүй, ямар ч иргэн эсрүүцэхгүй бүгд гар өргөөл дэмжинэ. Яагаад 8 жил хинч улс төрийн саад болохооргүй те бүх улсын их хурлын дийлэнх олохыг бүрдүүлсэн байхдаа нэг ч цахилгаан станц бариагүй. Өөр аль ардчилсан намын засгийн үед эхэлсэн бөөрөлжүүд дуусч шít. Тэгэд энэ 16-аас 24 оны хооронд үнэхээр Монгол улсыг эрчим хүчний энэ дутагдлаас тийм ээ хараат байдлаас гарах боломжтой хугацаа шүү дээ. Хинч эсэргүүцгээгүй. Эрдэнэ усан цахилгаан станцыг үнэхээр хурдан хий гэсэн бол ямар ч хүн эсэргүүцэхгүй л байсан. Явбал тэгэл гацаал. Одоо энийг ажил болох гээд байгаа юм мэдэхгүй тийм. Одоо жаахан яг байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр шалтгаан юм байна. А зүү тогтол нь юу вэ гэвэл яг энэ нам бизнес дамжсан ийм ашиг сонирхлын бүлгэрүүл энэ Монголын төрийг явуулаад байгаа байхгүй юу? Сүр хүчингүй болгоод сүр хүчин гэж байхгүй болгоод хинч хязгаар тавихгүй тий. Гэхдээ тэрийг ийм гоё нэг хүүхд хуурч байгаа юм шиг тий. Ус төржгүйгээр бүх төслийг явуулна гэдэг нэг ийм халахвчин ард энэ ерөөсөө зүгээр ийм одоо авилга хулгайн ийм бүлгэрүүл яваад байгаа байхгүй юу? Одоо клиентилизм гэдээ яриад байгаа шүү дээ. Энэ бол Монголд бүр утгаараа бий болцсон. Ерөөсөө энэ засгийн ирэх бол хэдхэн мөнгөтэй тэр бүх нам улс төрийг дамнуул бүгдийг худалдаад авсан ийм л юм руу явдаг. Тэгэл энэ л ерөөсөө тэр төрийн бизнесийг хөгжүүлээд одоо манайх тэр Аргентины алдаа, Венесуелийн алдаа энэ бүх юмны энэ дэлхий дээр батлагдсан алдааны араас яваад байгаа байхгүй. Яг ингээд он сургамж нөхөн хөөж байгаа. Тэгээ ингээд бүгдийн давт. Яг хөө тэр бүх явцад нэг тийм хэсэг улс төрчид хэсэг бүлэг хүмүүс маш их ашиг хийж улс олон нийт иргэд тохирд юм байна. Тэрийг олоод харцсан хүмүүс хэрэгжүүлээд байгаа юм уу гэж хартахаар байгаа. Тэгээ ийм л юм руу яваад байна. Тэгэхээр энэ бол одоо маш харамсалтай зүйл. Би бол боломж гарвал ардсан нам засгаас гарах ёстой л гэж бодлоо. Манай намын дарга гэлөө хин нэлээ нэг тийм ярьжсэн шүү дээ. Сүрэг хүчин бол баг яг нийгэмд баг тэгээ ойлгуулсан уу яасан. Сүрэг хүчин бол ерөөсөө ажил гацаадаг
гэдэг юм шиг юм яриад байсан байхгүй. Одоо ерөөсөө Одоо тэгэхээр одоо сөрөг хүчин зүгээр л ажил гацаад их юм шиг. нэг тийм маш буруу ойлголтыг л одоо сөрөг хүчин болвол эрх баригчдын дуу зоргыг л хязгаарладаг болохоос биш. Монгол улсад хэрэгтэй ажлыг бол гацаадаг тийм юу биш шүү дээ. Хизээж гацааж байгаагүй. Харин одоо эрх баригч хамгийн муу хүмүүсийг сайдаар томилох гэдэг бол тэрийг зогсооно. Хамгийн сайн хүнээ тавьж шаардна. Үнэхээр улс орны болон иргэдийн эрх чөлөөнд иргэдийн сайн сайхан амьдрал эрсдэл учруулж болохуц тийм бодлого шийдвэр эрх баригчд батлах гэдэг тэрийг л зогсооно. Түнс эрчим хүчний их усрын нэмэгдүүлэх гэж байгаа төслийг хизээж сөрөг хүчин гацаахгүй. Олон ажлын байр бий болгох гэж байгаа үнэхээр мега төсөл байх юм бол тэрийг хизээж сөрөг хүчин гацаахгүй. Хангалттай сөрөг хүчинтэй байхдаа оюутлах хөнгөрийг баталсан шүү дээ. Одоо Ураанчин бол одоо хоёр дахь том төсөл 15 жилийн дараа гадны хөрөнгө оруулагч. Одоо гадны хөрөнгө оруулагч та ялангуяа 3 дахь хөрсийн хөрөнгө оруулалттай төслийг хэлж байгаа. Сая их хурал ингээд батлагдаад шинэ гишүүд ингээд хангар мангаа өргөхөд явсны дараа намрын нэг ёс төр ихсэн. Тэрний юу гэх эрчим хүчний реформ гэж явуулсан шүү дээ. Тийм. За эрчим хүчний реформ гэж яригадаад яг өнгөрснөө харахад бол манайх бас ярддаг болчихлоо шүү дээ. Нэг даваа тийм. А гол нь яг одоо нөгөө яриад байгаа реформ бол ингээд нэг шинжилэл хийх гэдэг нь шүү дээ. Энэ шинжилэл ер нь хийгдэх боломж ер нь байна уу Монгол улсад? Ингээ та одоо алуулах чөлөө талаас нь ярих гэсэн. Яг уу эхлээд үнийг чөлөөлнө. Эрчим хүчний салбарт одоо ямар асуудал байгаа юм бэ гэвэл нэгдүгээр 100% төрийн оролцоотой байна баг. Тий. За энд яаж хувийн хвшлийг оролцуулах юм? Тийм ээ. За нөгөө талдаа бас хэрэглээний асуудал байгаа. Тэр бас нөгөө үнийг үргэлж татаасаар хөнгөлдөг учраас маш хямд эрчим хүч хэрэгэлдэг тийм нэг юм эрчим хүчийг хэмнэдэггүй юм дадалтай болсон. Үнэгүй баг үнэгүй шахуу. Юнившний төлбөрөөс багыг төлдөг шүү дээ хингээл. Тий. Одоо хэрвээ тэр өөрийнхөө гэрийг тог цахилгаанаар халаадаг бол тий. Юнившний төлбөрөөс баг төлдөг шүү дээ. Тэгээ тэрийг амар өмтэй төлөөд байна гэж одоо ярьдаг. Тэгэхээр бас том сэтгэлгээний өөрчлөлт байгаа. Мэдээж үн чөлөөлөх асуудал байгаа. За тэр түгээх сүлжээ болон хуваарлахын тэр дээр бас маш том монопол зүйлүүд байгаа. Тэрийг яаж одоо өрсөлдөөнтөө илүү тийм олон оролцогчтой болгох уу? Хувийн одоо салбарууд, хувийн компаниуд эрчим хүчний салбарт орж ирээд тий станц барихад тэнд одоо ямар одоо энэ төрийн саад бэрхшээл байгаа гэдэг. Ийм олон зүйлийг л одоо бүгдийн зэрэг хийж энэ реформ болох байх. Тэгээд ямар ч зах зээлийг бол чөлөөлөх. Ямар ч байсан энэ ажил эхэлсэн гэж харж байгаа тий. Тэгээд гол нь бол нэг манайх чи ингээд нэг дээрээс бүх юм хийх гэдэг. Одоо ийм муу журшилт тавуулсан. Яг нэг социалист сэтгэлгээний салааг байхгүй. Төрөөс ингээд бүх юмыг чиглүүлэх гэдэг. Төрд байгаа нөхдүүд ч тийм. Яг хэрэглэгчээ бол ерөөсөө ойлгодгүй. Тэдэртэйгээ ерөөсөө ярилцдаггүй. Тэгтээ реформ дээр дандаа нөгөө популист улс төрчтэй жигдэн нөгөө тэг болд юм шиг. Одоо жишээлбэл иргэдийнхээ саналыг энэ бол маш зориг шаардна л да мэдээж. Мэдээж хараалгана. Ягаад гэвэл энэ иргэдийн халаас руу орж байгаа зүйл шүү дээ. Одоо бид нар яг ингээд сая хэллээсээ да. Хямдхан, маш хямдхан өртгөөр бид нар цахилгааны хэрэгжилж байгаа, эрчим хүчийг хэрэгжилж байгаа. За тэгэхээр энэ яг үндсэн нөгөө зах зээл рүү орчих юм бол мэдээж энэ тодорхой хэмжээ. Гэхдээ энэ чинь бас нөгөө өсчиж магадгүй буурч магадгүй шүү дээ. Өснө гэж хэлж болохгүй, буурч хэлж болохгүй шүү дээ. Тухайн үеийн бас нөхцөл байдлаас хамаарах байх, зах зээлээс л хамаарах байх тий. Тэнгүүт нөгөө ус төрчид яг тэрнээс нь л айд юм болов. Тэгээд нөгөө дараагийн сонгуулаа бодоод иргэдийг нөгөө халамжлах сэтгэлгээ нь ингээд нөгөө ус төрчид өөртөө нь байгаад тах шүү. Иргэд бол ингээд цай тэгтээ та анзаарсан уу? Үн нэмлээ шүү дээ. Эрчим хүчний үнийг нэмэхэд. Гэхдээ монголчууд бол тэрийг амар зүгээр хүлээж авч шүү дээ. Тэр нэг тийм боссон, нэг амар ингээд эсэргүүцсэн юм бол. Яг энэ нөгөө нэг халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудаар хүн тусаж байгаа. Түүнээс тийм шийдэл хийгээгүй айлуудад бол за нэг өмнө 35,000 төгрөг гардаг байсан айл дээр бол одоо нэг 45 л гарч байгаа. Нэг 50 гардаг айлах бол 60-65 л гарч байгаа. Энэ бол өөрөө биднэрт эрчим хүчийг хэмнэх маш их боломж байгаа байхгүй хэрэглэгчдэд. Тэгээ энийг бол хэмнэхгүй байна. За гэр хорооллын болон тийм ээ хувийн одоо баашинтай айлууд бол
сэргээгтэй эрчим хүчээр өөрийнхөө одоо хэрэглээний зарим хэсгийг хангах бүрэн боломжтой байгаа. Тэгээ энийг үлээрээс ашиглахгүй байгаа. Бидэрт бол бас их тийм том хэрэглээний соёл энэ реформын хүрээнд орж ирэх ёстой. Тэг яг нэг мэдээж бол нэг халамжилж тийм ээ. Иргэдийг халамжилж тэн дээр тоглолт хийдэг популист улс төрчдийн хувьд бол бас сайхан сэдв байж магадгүй тийм ээ. Эрчим хүчний үнийг нэмлээ. Хязгааргүй нэмлээ гэдэг ингээд нөгөө иргэдтэй хайр зарлаад тэдний хайртай хүн болох улс төрчд бол зөндөө байгаа. Тэрүүнд бол эргэлзэхгүй. Гэхдээ түүний эсрэг энэ бол зөв ажил гээд маш зоригтой энэ асуудлыг ярьж байгаа одоо шин залуу эмэгтэй тийм улс төрчид бас байгаа. Тийм тэгэхээр ер нь бол залуучууд маш сэргийг ойлгож байгаа гэж би харж байгаа. Энийг бол хэрэгтэй зүйл, зөв зүйл хурдан хугацаанд хийгдээсэ тийм ээ. Бид нар бол одоо энэ хамтарсан юм чинь одоо энэ 4 жилдээ ядахтаа нэг Эрдэнэ өрн дуусаад, Бөрлжүүт нь бүрэн дуусаад, нийтийн үйлдвэр маань дуусаад. Дахиад нэг одоо бүр болохгүй нэг нүүрсний цахилгаан станц бариад тийм ингээд 28 онгот нэг энэ хойтлоос нэг эрчим хүчний карантин хаалгадаг болцохмоор байна шүү дээ тийм. Хойтлоо бензин энэ тийм. Хойтлоо хаалаа гэхэд бид нар ингээд шийдчихдэг. За тэр оюутлогоо нөгөө хятадаас аваад байгаа хятад руу төлөөд байгаа тэр эрчим хүчний тэр валют тий үн төлбөрөөр Монголдо үлддэг болчихмоор байна шүү дээ. Энэ бол том дэвшил. Би одоо яг тийг сонирхоод тэр оюут толгойг одоо Монгол мэдээж эрчим хүч байхгүй. Хамгийн ойрхон бодвол хятад руу байсан л байж таарах гэдэг юм одоо тий. Оюутлогын гэрээ таамт нөгөө 5 толгойн дулааны станцыг ашиглалтанд оруулна энэ төр гэсэн юм анх явж исэн. Тэгээд нөгөө 5 толгойг нь тэнд дулааны цахилгаан станцыг хэн барих уу гэдэг дээр л нөгөө 5 дахь цахилгаан станцын шавыг бараг 20 жил тавьж байгаа шиг юм л болоод тэгээд тэр явахгүй байгаа. Хүмүүс хэрвээ одоо яг тэр оюутлогын гэрээтэй цугл тийм ээ 5 толгойдоор тэр говийн бүс болон оюутлогыг хангах хэмжээний нэг дулааны цахилгаан станц барья гээл тий. Одоо тийм зориглоод эхэлсэн болвол одоо тэр баригдсан байх. Тухай тэгээд одоо ямар хуу нөтүүдөд тийм төслүүдийн гацаад байдаг гэсэн. Даа хэд их орончд байгаа. Одоо тэр нэг хэлээд. Одоо би танаас нэг юм асууя. Яг их оронч хүн гэж ямар хүн гэж таны зүгээр тодтоглоо. Их оронч хүн гэвэл хиндэд саад болохгүй тийм ээ. Одоо хин нэгний эрх ашигыг хин нэгэнд одоо ингээд саад болоод байхгүйгээр ажил амьдралаа аваад явцдаг. Одоо олсон орлогоосоо татвараа төлждөг. Өөрийнхөө гэр бүлийг нийгэмд аваа явцдаг. Энэ л хүн их орончтой. Түүнээс ямар нэгэн сошиалоор лайв хийгээд орилж ивэл тэр их оронч биш. Би бол одоо бид нар бол хүүхэд байхад их оронч гэдэг хүний юу гэж ярьдаг гэсэн гэхээр яг их орныхон төлөө газар нутаг ярьдаг, уул ус ярьдаг. Тэгээд дээлээ өмсчдэг тий. За бас хит хаардуудын болохоор гоё хас тэмдэг зүчдэг. Ийм хүмүүсийг бид хүүхэд байхдаа их оронч гэж үздэг болдог. Яг тэгээд бодуулдаг болгоцсон л доо. Одоо ингээд бас ингээд нэг бас юмны учир ночрыг ойлгоод ирэхээр бас арай өөдлөөс нь харж байна л да. Тэгээд би бол таны бас яг үзэл бодолтой чи юм л санал нэгдэж байна. Одоо ингээд нийгмийн масс өөрөө их оронч хүн гэхээр тий яг гоё Монгол дийлтэй. Тэгээд чангаш гарсан. Тийм гоё ингээд гоё малгай өснө хостой малгай өмсөө тэгээд гоё орилдог хүчтэй дуурдаг. Тэгээд том төслүүдийг одоо зогсоодог. Тэгэхээр зогсоохдоо тэд нь ямар хаа зүгээр зогсоохгүй шүү дээ. Тэр чинь уул ус байгаль дэлхийд хайртай болж биднэрт гаргаж ирж штэ. Тэнгүүл бид нар тэнд нь нөгөө их орон сэтгэлээ суусан сэтгэлгээгээр одоо хандаал тэдвийгээ дэмжиж ингэж яваад байгаа юм байна л да. Одоо сая ураны төсөл дээрээс нэг их оронч тус гарч ирлээ шүү дээ. Яг ер нь их яг байгаль дэлхийгээ хайрлах одоо бидний бас нэг айгуу том өв шүү дээ. Бид нар бүгдээрээ л бас сайхан байгаль дэлхийдээ хайртай. Гэхдээ хариуцлагатай уулуурхаа гэдэг чинь шал өөр ойлголт шүү дээ. Жинхэнэ их оронч хүн бол хариуцлагатай уулуурхааг дэмжиж үнэхээр хариуцлагагүй нөхрөө байвал яг уу тэн дээр асуудал ярьдаг гэж болно шүү дээ. Яс юмдаар бас яг нөгөө нинжа гэдэг нөхдүүд чинь маш их талбайг сүтгсэн байдаг шүү дээ. Монгол улсад. Тэгээд тэр их орончдоо хэцүү. Тэгэнгүүтээ өөрөө нинжа хийдэг мөртлөө уурхай эсвэлүүцэд байдаг гэж болохгүй шүү дээ. Юу гэсэн үг нэ? Одоо та тэр зүү араа сонсож ноёо бол
Тэр чинь нэг юм болсон шүү дээ. 80 удаа чинь бас нөгөө сайхан бэлгийн засгийн газар гэж шүү дээ. Ухна гэдэг. Тэгэл тухайн үед чинь бас ингээл нөгөө орон нутгийн эсэргүүцэд бөө юм болсон шүү дээ. Тэгээ ерөнхийд бол зогсоосон. Тэгсэн чинь нинж нар очсон шүү дээ. Тийм дөрөв том компанийн хөөж явуулаад зогсоогоод төслийн зогсоогоод тэнгуүтэл нинж нар банаа 100%-аас нийлээ 100%-ийн төвд хүн байхгүй. Бүгд алтан нинж хийсэн шүү дээ. Тэгээ энэ өөрөө яг их оронч үзэлмүү юм уу? Гэ бас бодгол асуудал ч тийм шүү дээ. Ер нь бол их орны хайрлаа газар нутгаа бити манаа хин уул усыг сэндэж гисэн мөртөө өөртөө ч сэндэж идэв. Хин хөдөө гадаа явахдаа хог яадаг юм. Хятадууд орсуудлаа биш. Бид нар л хийж шүү дээ. Иргэд л хийж байгаа шүү дээ өөрсдөө. Тэгээ тэр их оронч үйлдэл мөн үү? Бид нар ингээд хогоо хайдаггүй тийм ээ. Мэдээж хариуцлахгүй байгаа хүмүүстэй хариуцлагыг ярьцдаг. Годомжиндаа тэн амнаасаа ялгарч байгаа юм хаяад байдаггүй тий. За тэгээд олон нийтийн газар оочор дараалал нэг эвтэйхэн зогсчдаг. Амар үг хилээд орлоод байдаггүй. Бусад төв. Тий, бусад төвөг саад бусдын 5 дахыг алдагдуулдаггүй. Тэгээ хариуцсан ажиллаа яг гоё цаг хугацаанд нь хийчдэг. Тэгээ үргэлж өөрийгөө хөгжүүлдэг, сурч ирэмдлэгийн төлөө явдаг тий. Гэр бүлийнхаа үр хүүхдүүдэд зөв сайхан хүмүүжүүлдэг, тэднэртэй өмг төшигтэй. Тэгээд болж ивэл ажилласаа хийж байгаа юм бас тэгээд ийм хүн чинь бол татвар дэлж байгаа шүү дээ тий. Тэгээ ийм л хариуцлагатай ирээнийг би их оронч хүн гэж бид нар ойлгох ёстой. Тэгэл ийм л залуучууд, ийм л иргэд олон болосоо гэж бодож байгаа тий. Түүнээс биш өнөөдөр манайд хамгийн том сул тал байна. Бид нар мэдээллийн дархлаатай болмоор шүү дээ. Бөө тэр нэг Коби гэдэг нэг нэгэр улсын хүү уралын талаар ийм пост оруулсан гинэгээд нэг нэгэр цохиогоо тавьж байгаа. Бүгдээрээ үнэмшээл тэр Кобиг өрөвдөөл. Одоо тэгмэргүй шүү дээ. Яг мэдээллийн дархлаатай ямар нэгэн мэдээлэл гарлаа сошиалд ор. Тэрийг заавал үнэнүү их сурвалж нь хаана уу гэдгийг олж тогтоочоод тэрний дараа одоо тэрийг ярмаар байна шүү дээ тийм ээ. Тэгэхгүй манай ч одоо зүгээр нэг юм гараад ирэнгүүт одоо тэр салхи шуурах юм уу хаашийн тий. Зүгээр ингээл нийгмээрээ одоо ингээл баг тэр өдрийн сэдв болж байна. Тэр чи өөрөө арай л биш тий. Тийм л бид нар нэг юм орчин руу орчлоо. Энэ бол одоо ялчгүй л одоо энэ манай өнөөдрийн бидний байгаа байдал бас нэг хэсгийх юм байна тий. Бүгдээрээ тийм биш л дээ. Гэхдээ бас ер нь бол нэлээд олонх тийм харагдаад байгаа, ажиглагдаад байгаа тийм ээ. Тэгэхээр бид эндээсээ яаж гарах вэ? Энд ч одоо яг хүчин шалтгаан нь юу юм? Биднэрт байгаа юм уу? Энийг бас олж тодорхойлмоор байгаа байхгүй юу? Түнс биш одоо бүх улс орнч тийм байгаа ч юм уу ч юм уу тийм. Яг улс орон дээр бол ингээд тодорхой сөрөг эсвэл ингээд юмыг эсвэл ингээд айл байдаг л ах л та. Тэ? Өөгүй нийгэм гэж бол байхгүй тий. Заавал нэг хоёр талын эсвэл гурван талын нэг зөвхөн нийгэм гэж тогтож явж байгаа шүү дээ. Хэрвээ өөгүй нэг юмыг харж явдаг нийгэм байх юм бол тэр чинь ч нөгөө бидний яриад байгаа шүү дээ. Тий, хавцлаа хасалж шүү дээ. Дуурах ирэхгүй тий. Өдөрдөгч хэлсэн тэр болгон үнэн өдөртөгчийн шийдвэр бол хууль. Наа өнөөдөр баг манах тийшээ яваад шүү дээ. Тий, энэ бол алхам алхмаар 3 нам хамтраад бүр баг одоо явахгүй. Тэг яг бас одоо дэлхийн ертөнцид бас яг өөрчлөлт гараад байна шүү дээ тий. Аргентинд нэг урт төстэй нөхөр гарч ирлээ. Чикен либертар үзэлтэй ингээд байна шүү. Урд шин Америкт Дональд Трамп нэг барууны билег танхаа нөхөр тангараг өргөлөө. Хажууганд нь тэр нөгөө биткойноор төлбөр тооцоо хийгээд байдаг улс чи юу лээ? Эл Салвадорт бас нэг нөхөр байгаа тий. Тэгээд сүүлд нэг хүн Twitter дээр бичсэн байлаа. Дэлхийн ертөнц эргэн ирлээ гинэ. За яасан гэсэн чинь Канадын нөгөө олон жил суусан нөхөр чинь огцорхоо зарлсан юм ба штэ. Тэр жахан тийм эр хүн шиг биш гинэ. За. Тэгээд дэлхийд жинхэнэ ирчүүл эргэж ирж байна. Тэр Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей жинхэнэ эр хүн эргэж ирлээ. Америкт Трамп жинхэнэ эр хүн эргэж ирлээ. Эр хүн бишүүд нь жахан ингээд улс төрөөс холдож байна гинэ. За энэ бол ингээд дэлхийн
ихэнх гайхамшигтай болох гэж байна. Зөв тал руугаа орсон. Яг гэж тийм үзсэн баруун тал руу. Баруун тал руу одоо баруун төвийн илүү эрхчлөөг эрхэмлсэн чөлөөт. илүү тийм одоо бас хүн өөрөө байгалийн амьтан штэ. Хүн өөрөө тэмцэж амьдрах ёстой. Төрийн хайр ивэлэр ч юм уу. Төрийн гэдэг нэрийн дор хэн нэгэн дарангуулагчийн тийм ивэлэр идэхгүй амьдрах ёсгүй. Хүн бол тэмцэж амьдрдаг амьтан. Хүн тэмцэх тусмаа илүү сайхан амьдрдаг, илүү ад жаргалтай амьдрдаг. Энэ л одоо философик тий энэ үзэл санааг илүү эрхэмлдэг одоо тийм улс төрийн хүчнүүд улс төрчид ингээд одоо дэлхий дээр энэ сүүлийн 1-2 жилийн Та хугацаанд одоо Монгол ялалт хийгээд гарч ирээд байна шүү дээ. Монголд ер нь барууны за хоёул улс төрч гэх хүн ярьж байна. Хоёулаа зүгээр барууны яг үзэл баримталтай нам байна Монголд. За нам бол бараг байхгүй шүү. За ингээд цаасан дээр бичсэн нам бол байгаа манай ардсан нам тий. Гэхдээ яг тэнд ингээд гол улс төрийн тоглолтыг хийж байгаа хүмүүст бол байхгүй. Арцнаа дуг нь байсан юм байлээ ингээд шахсаар байгаад ер нь бараг бүгдийг гаргацсан юм байлээ. Гадагшаа намаасаа ингээд намын гол үйл ажиллагаанаас ингээд шахсаар байгаа гаргацсан. Дандаа социал демократууд нь голдуу үлдсэн ийм асуудал байгаа. А гэхдээ энэ үзэл санааг дэмждэг иргэд бол маш олон байна. Тэгээ эднэрт бол нөгөө яг эдний улс төрийг хийх нам. Тухайн намын одоо гол хүмүүс нь энэ үзэл санааг тээж явдаг ийм одоо улс төрчд байх асуудал одоо нэг асуулт болчиход байгаа байхгүй юу? Та одоо нөгөө өөрийнхөө захин хуудасуудаараа ингээд бас бичдэг штэ тий. Яг нөгөө барууныхаа юмнуудыг бичдэг штэ тий. Тэнгүүтэл би хаяада таны комментиг орж хардیں۔ Нилээн дайралтууд орж ирдэг харагддаг. Тэрэн дээр ер нь та ямар хөө байр суурьтай ханддаг вэ ер нь? Яг зүгээр тэр бол жоохон пааны. Би одоо нөгөө ахмадуудыгаа жоохон чимэгтэй. Тэр бол жок маягийн юм да. Тэгээ манайхны ихэнх гэж яг одоо шууд хүлээж аваад бүхэмдж байгаа хүмүүс ч их байдаг тий. Нийгмийг талцууллаа энэ төргээл загнаж байгаа ахмадууч байдаг. Тэгээ яг ер нь бол бид нар тасралтгүй өөрийнхөө тэр чинь миний талбар шүү дээ. Би тэн дээр хүссэн зүйлээ бичнэ. Мэдээж бол буруу зүйлийг бичвэл тэрийг фэйсбүүкээр байна. Тэрийг фэйсбүүк өөрийнхөө нөгөө хууль журмын хүрээнд ингээд шүүгээд хасахын хасаа баандахын баандаа явчихдаг штеп. Тэгэхээр миний зүйлүүдийг бол ерөөхдөө фэйсбүүкээс ямар ч хориг ирэхгүй байгаа учраас энэ бол тэр нийтлэг зүйлийг бол зөрчөөгүй юм байна тийм ээ. Яг манай иргэд өөрөө амар ялангуяа ахмадууд маань амар хүнд хүлээж авдаг. Хүнд хүлээж авах хэрэггүй штеп. Би бол одоо байсан бол байсан зүйлийг л бичиж जैन тийм ээ. А цаашаа яг би өөрөө юу хүсэж байгаа юм? Ямар улс төрийн философи хүсэж байгаа юм? Ямар нийгмийн өөрчлөлт хүсэж байгаа юм? Ямар эдийн засаг бизнесийн өөрчлөлт хүсэж байгаа юм гэдгийг тэн дээр бичдэг. Яг манайхны олон гол нэг хитрхи ийм төрийн юутай болцсон юм билэ. Төрийн зохицуултыг амар хүсдэг тэр төрөө дээдлэлтэй ард юм шүү дээ. Одоо дээдлэн гэдэг чинь өөрөө юуг дээдлээд байгаа гэдэг чинь өөрөө тийм юутай байхгүй юу? Анхнаасаа нэг тийм буруу ойлголттой явцсан юм гэж. Төрийн сүл төршөө гэдэг юм. Одоо ингээд төрийн шагнал, төрийн цагдаа, төрийн түшээ, төрийн талбаа, төрийн сүлд, тий? Төрийн баашин гэдэг ингээд юм болгоныг төржүүлээд. Тэгээ тэн дээр нь хэсэг дарангуулагч болох хүсэлтэй хүмүүс тоглолт хийгээд улам тэр нэг төрийг шүтэх үзлийг нь бүр ингээд тийм тарих толгоонд ингээд бүр суулгаад өгсөн юм байлээ. Тэгээ энэс бид нар ангижрах хэвээр. Төр гэдэг бол бид нар нийлээд өөрсдийнхөө аюулгүй байдлыг тий өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх тэр хэсэг хүмүүсийг сонгож өөртөө сонгож. Тий өөрсдийнхөө төлөө өөрсдийнхөө өмнөөс ажиллаулж байгаа нэг тийм институт байгуулгал болохоос биш ингээд төр тэнгэр дээр байгаа тэгээд нэг халтаж болдоггүй шогч яах ёстой тийм зүйл бол огт биш байхгүй. Тэг ягаад гэвэл энэ бол ингээд хоёр Чингис хааны үед төрийг шүтдэг мөнгө тэнгэрийг шүтдэг гэсэн шүү дээ бид нар. Төрийнхэн бол ажиллаа хийдэг, хуулийг хэрэгжүүлдэг, хуулийг сахиулдаг. Төрийн сүл төршөө гэж үг өгдөг шүү дээ. Энэ социализмын үеийн үг гарч ирсэн үг. Энэ манжийн дарлал юм уу социализмын үед гарсан. Тэрнээс монголчууд бол нэг тэгж тэгээд тэр их хэлбэрүүд энтрийн үед чинь баг л одоо тэр төрийн хүнийг баг нэг
муулчул бараг ингээд тавчаа. буудуулцдаг. Тэгээд энэ нэг ийм дарангууллаас үүдэлтэй ингээд нэг төрийг буруу ойлгоцсон юм бүр ингээд амар том юу болцсон юм билээ. Гэхдээ эргээд монголчуудын тэр нөгөө их чөлөөтэй байсан, мөнх тэнгэрээ шүтдэг байсан тий. А төр нь өөрсдийнх нь өөрсдийгөө би одоо тий удирддаг, өөрсдөө сайн сайхны төлөө иргэдийнхээ сайн сайхны төлөө ажилладаг гэсэн тэр сайн зүйл бол бидний хувьд бол бидний дархлаанд байж байгаа шүү дээ. Тэр иргэн сэрхэд одоо цаг хугацааны л асуудал гэж харж байгаа. Бид нар бол тийм үнэхээр тийм лаборатори чөлөө. Манай чөлөөт эдийн засгтай байсан шүү дээ. Чингис хааны үед дараагийн хаадуудын үед бол торгоны зам. Ямар ч улсын иргэн ирээд Монголд арилжаа намын бизнесээ хийж чаддаг. Чөлөөтэй л байсан шүү дээ. Одоо болохоор амар олон хоригтой тий. Заавал төрөөс нэг лиценз зөвшөөрөл авдаг. Тий. Ингээл заавал дараагийн үе цагтаа болчиход шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд тэр нөгөө Аргентины ерөнхийлөгч нэг зүйлийг хэлсэн байгаа шүү дээ. Данхар төр, социализм, коллективизм гурав бол хөгжлөх гацаагч. Манайх ч одоо коллективизм гэдэг нэг амар юм социализмс үлдсэн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөөл юм шиг ингээд нэг нь нийт юм гэлөө. Тийм. Гэхдээ тэр нь ингээд яг хэрэгтэй зүйл дээр үйлчлэлт хүс. Коллективизм гэдэг юмны буруу юмнуудыг бид нар аваад үлдсэн. Зөв хэрэгтэй юмнууд нь ерөөсөө манад нутагшаагүй. Тэгэд энэ өөрөө бие даасан чадвартай хүмүүсийг эсрэг хэрэглэгдэг юм хутган болсон. За социализм гэж юугаар хэлээд байгаа юм бэ гэвэл тэр нэг юм бүх зүйлийг л нэг зарцуулдаг. зохицолт нэг зүйлийг л өөрөө бие дагаад хийхгүй нэг юмыг л ингээд татах гэдэг шүү дээ. Тэгэл би муу амьдрчээвэл төрийн алдаатай бодлого ч гэдэг юм уу те. Ямар нэгэн ус төрчихвөл болоод муу амьдраад байгаа юм шиг нэг ийм бусдаас нэг юм хайгаал тэгээд өөрөө хичээхгүй байгаа нэг ийм сэтгэлгээ ороод ирсэн. За данхар төр юу вэ гэвэл ерөөсөл төр ингээл томроод төрөл олон дарга ажиллаад байвал иргэдийн амьдрал ерөөсөл ядуураад байдаг. Төр юу хийх ёстой юм? Маш цөөхөн зүйлийг маш чанартай хийх ёстой. Бусад зүйлийг иргэд олон нийтийн байгууллага өөрөө хийх ёстой. Энийг л данхар төр гэдэг байгаа байхгүй. Манад бол одоо ингээд яамгүй агентлаггүй салбар гэж байхгүй. Яамтай л болоод ирвэл тэр салбар дампуурдаг. Ажил тэнд хувийн бизнесүүд авчигдаж эхэлдэг. Энийг л бид нар данхар төр гэдэг шүү дээ. Яагаад 8 яамтай гэж болохгүй? Одоо ч 20 яагаад 19 яам. Энэ 100 мянган төрлийн албаа гэж байх хангалттай шүү дээ. Яагаад 230 гэж болж байна? Яагаад энэ сургууль имлэгийг заавал 100% төрөөс хийх гэдэг. Энд ямар нэгэн төрлийн өмчөөр оролцоо оруулал та. Хамгийн сайн сургалтыг хувийн сургууль хөтлөгч шүү дээ. Хувийн цэцэрлэл хамгийн сайн орчныг бүрдүүлж шүү дээ. Энд чинь хувийн хвшил хангалттай хийж чадна гэдэг шүү дээ. Одоо та татврын тал дээр Монгол улсын одоо хувьд татвар бас нэлийн зарим нэгэн дээр бол нэлийн шүүмжлэлтэй дагуулж штэ. Та ер нь юу гэж харж байна? Яг Монгол улс одоо та өөр улстай нэг харьцуулаад нэг ярил. Манайх тийм яг өөр улстай харьцуулахлаар их зовлонтой болчихж байгаа юм. Тийм бас бүр тийм өндөр татвартай орн бас биш. Гэхдээ зарим нэг татвар биш зүйлүүд манай татвар болчиход байгаа юм. Жишээлбэл нийгмийн даатгал. Энэ бас маш өндөр тийм татвар, алтан татвар болж хөрчөд байгаа байхгүй. Тэгээд бол ирээдүйдээ үлдэж байгаа. Ер нь бол ингээ тухайн жилийнхаа юм уу эсвэл ирээдүйхээ тэр зүйлийг л бид нар урчилж одоо даатгах байгаа асуудал шүү дээ. Нийгмийн даатгалч нь 5 татвараас 5 даатгалаас бүрддэг тийм. Тэтгэврэх гингүүд бид чинь өндөр настан болохдоо хангалттай юм төрмөрөө шүү дээ тийм. Тэрлүүл зориулж хөрөнгөлүүлж байгаа хөрөнгөлөл бол болохоос өнөөдөр энэ чинь нэг тийм эрүүл мэндийн даатгал. Хамгийн их төлж байгаа хүмүүс үйлчлэг авч чаддаг. Тэгтэл эрүүл мэндийн даатгалыг төлж байгаа хэмжээтэй тэнцүү хэмжээний татаасыг бусад татвар төлөгчдөөс эрүүл мэндийн даатгалын саналуу шилжүүлдэг шүү дээ. Татвар төлөгчд 1.5 их найдын одоо эрүүл мэндийн даатгал төлж ивэл яг нөгөө талд нь яг адилхан 1.5 их найдын татаасыг яг адилхан тэр нөгөө 1.5 тэр их найдыг төлсөн хүмүүсээс л авч ийн гэсэн үг шүү дээ. Тэдний татвар шүү дээ. Ингэжээж манай эрүүл мэндийн систем өнөөдөр ажиллаж байна.
Одоо энийг өөрчлөмөр шүү дээ. Энэ чигээр яваад байж болохгүй. Энд чинь нэгдүгээр бизнес эрхлэгчтэй маш том татвар болчиход байна. Хоёрдугаар хамгийн их тэр шимтгэлийг төлж байгаа хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авахд одоо энэ нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал ингээд хуулиар бүр алгажуулж ингээд төр алгажуулж ингээд даатгах нь зөв юм уу? Бид нар чинь би бол даатгалыг ингэж ойлгоод байна. Тухайн хүн өөрөө хүсвэл даатгалах хэрэгтэй. Одоо автиврийн даатгал байна тийм үү? Автиврийн даатгалыг ч одоо бүр алгажуулсан байдаг шүү дээ. Заавал төлөх ёстой гэсэн мэт. Гэхдээ би одоо өмчөө эсвэл өөрийнхөө биеийг би даатгуулна уу байна уу бол миний л эрхийн асуудал гэж би хараад байгаа хгүй. Тэгэхэд өнөөдөр Монголын хөрсөн дээр яж нэхээр албан хүчээр хуульчлаад хүчээр чи заавал даатгуул гэдэг нэг юм систем. Энэ зөв юм уу эсвэл энэ систем тогтолцоо өөрөө ерөөсөө нөгөө 90 оноос хойш өөрчлөгдөөгүй явж байгаа. Нөгөө социализм л гэсэн үг. Тийм нэг штэ. Тэгээд энд ямар нэгэн тийм олон сонголт орж ирээгүй. Одоо ганцхан сонголттой байгаа байхгүй. Бис түрүү эрүүл мэндийн даатгалтаар ярьж штэ. Өнөөдөр Монгол улсын бүх хүүхдүүдийг 18 нас хүртэл эрүүл мэндийн даатгалыг татвар төлөгч нар даад штэ. Гүний одоо болио л да бүгдээрээ. Хүүхд гаргасан бол өөрийнхөө хүүхдээ эрүүл мэндийн даатгалыг төлдөг болио л да. За яг хөө тэр үнэхээр тусламж хэрэгтэй байгаа тий. Бүтэн чин, хагас үнчин, нин ядуу тэр айлын хүүхдүүдийг бол яг хөө татвар төлөгчдийн мөнгөөр даатгалын төлөе. Бусад эрүүл сарвал иргэд хүүхдийнхаа эрүүл мэндийн даатгалыг өөрсдөө төлдөг болио л да. Тэгвэл тэр чинь хариуцлагатай болж ирлээ шүү дээ. Тэгэл татвар төлөгч. За ингээд хөөгөө явахлаар хэдхэн компани байдаг шүү дээ. Тэгээ тэнд ажиллаж байгаа 300 мянган хүн чинь энэ улсыг нуруунд дараа үүрч явж шүү дээ. Гэхдээ ачаага адилхан үргэлцээ л хариуцлагатай бол. Заримыг нь албан журмаар төлье. Заримыг сайн дураар төлье. Энд ийм өөр систем, өөр тогтолцоо оруулж ирэхгүй бол яг өнөөдрийнхөө яваалаа зүгээр л урд тормогоороо хой тормогоо нөхөөл хамгийн их төлж байгаанууд нь шийтгэхүүлээ. Тий. Зүгээр л төлөхгүй байгаа халамж авч байгаа нөхдүүд нь хожоол явдаг нэг юм. Эн чинь баг утгаараа социализм шүү дээ. Энээс л одоо бид нар бүр социализмаас чааших баг тийм тий. Тийм байж болохгүй зүйлгүй. Энээс л гармаар. Тэгэхээр энэ өөрөө ингээ нийгмийн даатгалын орчинд бол ийм маш том өөрчлөлтийг хүлээж байгаа. Одоо ярихлаараа зүгээр хувь хэмжээг нь бууруулна гэдэг л популизм явж шүү дээ. Засгийн газраас. Зарим одоо хөл тогтоогчдоос тий. Үгүй ээ, хувь хэмжээ биш ээ. Энд чи бүр амар том одоо тий өөрчлөлт оруулмаар. Жинхэнэ реформ хиймээр шүү дээ энэ дээр тий. Үнэхээр тийм боломж байгаа бол. Түнш зүгээр нэг ингээд нэг хувийг бууруулаад сайхан болчихног бол ёстой үлгэр тэр бол үлгэр. За нөөт яригдж байна. Одоо хоёул татвар руу явах ч тийм. Сая даатгал байж тийм. Хувийн орлогын албан татвар 10%, аль 10%. За гэтэл яг цалингаар амьдарч байгаа хүмүүс бол нөөт хувийн орлогын албан татвар хоёулын ингээд төлчихэд байгаа. За хуваарь ажил үйлчилгээ хийж байгаа хүмүүс бол хувийн орлогын албан татварыг барагтаал төлөхгүй дээ. Яг нь нөөтийг бол худалдаа авахтаасаа төлчихөж байгаа. За нэг энгийн дэлхийн маш олон улс оронд хэрэгжилж байгаа ийм татвар. За яг хувь хэмжээний хувьд гэх юм бол манайх бол багадаа ордог байхгүй. За ямар асуудал байна вэ гэвэл зарим төлөөд зарим төлдөггүй нөөтийг. За зарим нь чөлөөлөгдөж зарим нь чөлөөлөгддөггүй. Энэ л асуудал үүсгээд байгаа байхгүй. Ялгаатай байдал үүсгээд. Ялангуяа жижиг дунд бизнес хийж байгаа хүмүүс болохоор нөгөө дандаа нөөтгөө худалдаа авалт хийчдэг. Тэр нэргээ нөөт төлөх асуудал болчдөг. За том компаниуд болохоор одоо нөөт төлөгч тийм гайгүй үнэтэй шиг газруудаас худалдаа авалт хийгээд байж чаддаг учраас одоо тэр нөөтийн тий хөрөнгөлөгдсөн тийм мөр одоо дарамтанд орох нь бага байдаг ч юм уу. Иймэрхүү одоо байдал манайд байгаад байгаа юм. Тэгэхээр төлдөг бол бүгдээрээ л төлдөг болъё. Хаяа бүгдээрээ төлдөг болчих юм бол асуудал гарахгүй. За хоёрдугаар давхардуулж байгаа тийм тооцоолын асуудал байж магадгүй гэж олон хүмүүс яриад байгаа. Ягаад гэвэл ингээд дамжлага болгонд нөөт төлөгдөж байгаа шүү дээ. Дамжлага болгонд 10% нэмэгдээд байдаг асуудал байж магадгүй. Тэр нь эргээд шудраг буцаалт болохгүй байх асуудал. Түүнээс тэр 2%-ийг 20% нь буцаах нь бол зөвхөн урамшууллын асуудал юм. Одоо төр хэрэгжиж байгаа тийм л асуудал байхгүй. Тэгээд нөөтийг үүсэл нэг сонин дэлхий дээр.
Нөгөө улсын төсвөр чинь бид нар ч одоо тэрийг зөв ойлгохгүй бол улсын төсөв гэхэлэр нэг амар тий хэрэгтэй ч юм шиг хэрэггүй ч юм шиг эргээд их ойлгоод байдаг. Төсвөр юу хийдیں۔ Бид нар чинь ингээд гараад явхлаар явган хүний замдаар явж байна. Бүтээн байгуул. Машин бариад явхлаараа автозамдаар явж байна. Энэ замыг ямар мөнгөөр барьдаг? Тэр нөөт болон бусад татвараа цугласан мөнгөөр барьдаг. Хүүхдүүдэд цэцэрлэгт өгч байна. Тэр цэцэрлэгийн барилгыг тоог уус, тэр цэцэрлэгийн багшийн цалин, тэр сургуулийн тэр гэрэл дулаан, их засвар, сургуулийн багш нарын цалин. За биднийг хамгаалаад маш олон цагдаа Имчлэг имч. хуулийнхаа онцгойгийнхан ажиллаж байна тийм. Энэ хүмүүсийн цалин хангамж унаа. Энэ бүх зардлыг бид нар ч бүгдээр нийлэл төрийн үйлчлэг шүү дээ. Энэ үйлчлэгийг санхүүжүүлэхийн тулд бид нар татвар төлөд байгаа юм. Тэгээд дэлхийн орнуудад нэг нөөтгөө байхад энэ улсын төсөв бүрддэггүй байсан юм байна. Бүх компани хасгаа ажиллаад, ашиг багтаа ажиллаад, ашигын татвараар бүрддэггүй. Тэгээд нөөт гарсан. Одоо хэрэглэн дээр ногдуулдаг байхгүй. Тэгээ бүгдээрээ л төлнө. Хүүхдэж төлнө. За нөөт ийм өчтэй байх нь. Одоо зөвхөн хоёул нөөтийг үл хэд нэрсэн шүү дээ. Одоо өөр зөндөө татвар байна. Жишээлбэл сая ингээд одоо нийслэлтэй баг батлагдсан юм. Би одоо хизээ батлагдсан юм мэдэхгүй байна. Цэмэрхэн батлагдсан юм яац. Автомашины татвар 3 дахин нэмэгдлээ гэж байна. Тэгээд зам ашигласны татвар нэмэгдсэн. Нийслэлийн татвар чинь 2%-ийн нодлон баг нэмэгдсэн. Гэх мэтчлэн ингээд бас нөгөө нэлээд татварууд яваад байгаа. Ингэж нэмэгдээд байх юм бол одоо иргэдийн яг үнэхээр одоо халаас руу одоо төр өөрөө баг хүчээр орж ирж байна. Энд тэгээд та энийг одоо яг юу гэж тайлбарлах вэ? Яг нь ер нь бол татварыг тийм ээ ямар үндслээр нэмж байгаа юм. Үндсэл байхгүй. Үндсэл нь тодорхой бус тийм ээ. За татвараар ингээд бүрдүүлж байгаа орлогыг үр ашигтай зарцуулж яах вэ гэдэг л хамгийн татвар төлж байгаагаас илүү том асуудал байхгүй. Хангалттай их татвар төлөөд байдаг. Тэр нь нөгөө ямар ч бүтээмжгүй ажиллаж байгаа дангар төрийг тэр олон нөгөө намд санал өгдөг нөхдүүдийг ингээд тэнд чинь тийм төрийн ажиллаа хийдэг маш олон нөхдүүд байгаа шүү дээ. Намын шахаагаар ажилд орсон. Тэднийг цалинжуулаад дуусч ийн гэвэл татвар төлмөргүй шүү дээ. Харин тийм. Одоо би бас тийм юм шүү дээ. Жил болгон бордуур солиод зүгүүрөөсөн бордуурыг солиод жил болгон зүгээр байгаа одоо шугам сүлжийг дахин солиод болдог. Манай хорооллын замыг жил болгон болдог шүү дээ. Тэгээд өөр бид нар татвар төлмөргүй шүү дээ. Тэ? Сургууль цэцэрлэгийн үйлчлэгээ үнэхээр чанаргүй. Баригдсан сургуулиуд нь ингээд жил хүрээгүй байна. Амьдарч байгаа орчинд ингээд нэг бороо орохлоор нийл ус болчдөг. Ийм нөхцөл бид нар татвар энийг л шийдэх гэж татвар төлж байгаа шүү дээ. Тэгээ энэ л асуудал байгаа. Тэгэхээр бид нар нэг татварынхаа зарцуулалтан дээр хяналттай маш хүчтэй оролцоотой хяналттай байх хэрэгтэй. Түүнээс биш татвар төлсөн тэгэл тэр нь юу болж байгаа юм бөө мэд тий төсөвгээд нэг хэдэн нөхдүүд хилцээл нэг л биднэрт хайртай хүн болоод тий зарлага марлагыг бууруулаад төсөв хэмнээл тий бараг алдагдлгүй гаргаад байгаа маяга чинь бол зүгээр л нэг жижигхэн асуудал нөхгүй. Анх удаага жилийн төсвийг алдагдлгүй батллаа гэдэг нэг юм явуулсан шүү дээ тий. Хитэл тэр чин одоо сүүний хэдэн жил асар их өссөн байгаа шүү дээ. Гэхдээ жил ирэх тусамгийн манай төсөв өсдөг юм байна. Тийм энэ бол одоо ерөөсөө энэ яагаад дагаад өсч өнийг бол 10 хэдэн жилийн өмнө ингээд нэг аймгийн төв дээр очиход заа юу. 2-3 хан байранд л тэгээд төрийн бүх агентлаг багтдаг гэсэн чи одоо бүх агентлагууд 3-4 давхар ордонтой болсон байгаа байхгүй. Бүх аймагт шүү. Тэгээд тэрний дулаан, харуул, хамгаалалт, цахилгааны зар. Гүү ерөөсөө ямар ч баялаг бүтээдгүй тэр төрийн үйлчлэгээ нь л ингээл барилга болгоод цемент цутгаал байдаг. Тэнд нь ямар ч бүтээмжгүй нөхдүүдийг ажилд аваад бизнес иргэдийн тэр эрх чөлөө тий чөлөөтэй бизнес хийгээд явах амьдрах тэр юмд л ингээд бид манай төрч ингээд саад хийдэг. Ерөөсөл төрийн үйлчлэгээ нэмэгдэх тусам иргэд ядуурна төрийн зохицуулт их тусам чөлөөтэй бизнес хийх одоо саад учрна. Төр байшин барих тусам л зардал нэмэгдэх. Зардал нэмэгдэнэ. Иргэдийн татвар нэмэгдэнэ. Иргэд ядуурна. Төрийн ажилчид тий төрийн албан агчид ихсэл байвал бизнес хийх боломж humигдаал байна. Иргэд ядуурал байна. Монголын залуучууд гадагшаа гайгүй ажил хайгаал явна. За нэг ийм л ойлголттой тий. За ингээ нэлээд удаа ярьцлаа шүү. Тэглээ. Ер нь нэлээд хоёул урт яриа өрнүүллээ. Тэгээ хоёул яалч юу ингээд нэг би бол одоо таныг ер нь маш их дэмждэг байхгүй. Тэгэхээр нөгөө хоёул яг үзэл санаа ойролцоо учраас нэг мэтгэлзээд байх юм байхгүй.
тэгж тиймэрхүү бай. Магадгүй ингээд их сочтой хүн эсвэл нэг хүлэн санааны жоохон зөрчилдөөнтэй хүмүүс байсан бол хоёулаас нэлээд асуудал гаргаад явах байсан болов уу гэж би бодод байна. Яалч ингээд хоёулаа бас нөгөө чөлөө зах зээлийг аль алинд эрхэмлж байгаа энийг бас ингээд явчаасаа гэдэг талаас илүү төлөв ярьлаа гэж би хараад байна. Тэгэхээр энэ төрийн жижиг төр эдийн засгийн оролцоогоо багасгах, татвараа бууруул тий. Халамжаа бүр тань. За энэ төрийн эмчит компаниудаа хөвчил 8 яамтай бол аль болох тэр социалист системээр байгаа энэ олон суурь салбаруудад шинжилэл, хувийнхныг оруул ингэж ижил энэ ус өөр бол битгий хүмүүсийг ивэлээд бид нар ч байгалийнхаа тий өөрийн өгөгдлөөр тэмцэж амьдрч чаддаг. Ялангуяа монголчууд бол үргэлж тэмцэж нүүдэлж ингэж амьдрч чадсан. Тэгээ би дааж хэрэгчлөөтэй амьдрч чаддаг хүмүүс шүү дээ. Тэгээ энийг нь буцааж өгөлдөө. Битгий та нар бүх юмыг заах гэдэг. Одоо бүр тий хогоо тэдэстэн цагийн оронд асах. Тий. Тэр ч баг тэг гээд ингээд баг ингээд заах гэдэг шүү дээ. Одоо тэрийг л одоо уулзах уу, учрах уу, учир уулах уу гэдгийг баг төр заах. Тэгээ сүулдээ бүр одоо ингээд сошиалдоор ингээд одоо юм бичиг хүртэл баг заах гэдэг шүү дээ. Хувь хүний ухамсарын асуудлыг хөргөлж эхэлж байгаа байхгүй манайх одоо бүр даварж эхэлж байна. Тэгэхээр төр. Тэгэхээр чи бүр одоо ингээд өөрийг социализм бол бүр ингээд социализмаас илүү байна. Бүр утгаараа хэрэгжиж штт. Одоо ингээд ийм шинжлэгдсэн тий. Тийм л төр бий бол. Вершн 3. За ямар ч байсан яг сая ярилцсан төгсгөлд бол яг гой тодорхой ярьсан зүйлүүдээ гой базаад хэлчихлээ гэж бодож байна. Ер нь бол тэгээд яг монголчууд үнэхээр иргэд баян чинэлийг амьдраа гэх юм бол ерөөсөө энэ төрийн данхар бүтцээс хэдүүл ангижих хэрэгтэй юм байна. Тэгээд бизнесийн орчноо илүү сайжруулах юм байна. Сайжруулахдаа чөлөө зах зээлийг маань бидэрт олгож өгөх шаардлагатай юм байна шүү дээ. Би бол тэгж л ойлголоо. Нэг ийм л философи байгаа байхгүй юу? Төр ингээл бизнесийг зохицуулах гал олон яам агентлаг гаргаад олон хууль журам гаргаад байвал бизнес хумигдаал, ажлын байр хумигдаал, иргэд ядуурна. Энэ бол ерөөсөө хууль татвар нэмэгдэнэ. Манайд яг л ийм болоод шүү дээ. Одоо 2000 оны үеэр 8-9 яамтай байсан бол одоо 20 хэдэн сайттай болчоо тий. Ингээл тэгээд тэр агентлагийн тоомоо бол тэр барилга маашин төрийн албаагчдын тоол замаа алдсан шүү дээ. Тэгээд тэр хууль мөөл тий бараг байхгүй хууль Монголд алга. Гэхдээ хуулийн засаглалгүй. Тэгэхээр бид нар бол одоо энэ дээр маш том сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой байна. Бодцын сэтгэлгээний тогтцооны тий. Би бас ямар ч ингэж подкаст хийгээд бас овоо хэдэн дугаар хийсэн 10 гаруй дугаар хийсэн. Тэгээд баг анх удаа яг ийм цэвэр барууны үзэлтэй хүнтэй бас ингэ ярьслах хийлээ. Тэгээд маш олон зүйл дээр бол би бол санал нэгдэж байна. Хоёулаа ингэ яриад байвал бо яриа л бахаа. Би танаас би бас асуугаад ярьсан шүү дээ. 24 цаг ярьсан яг. Жишээл би танаас асуугаад зөндөө асуудлууд бай. Магадгүй ингээд дахиад хоёулаад ярилцах боломж гарч ирэх байх гэж би бодож байна. Тэр үедээ би бас тэр асуултууд асууж. Жишээл би одоо наа чинь их хурлд гориглогчоор явсан шүү дээ. Тэгээд энэ асуултыг би дараа нь ярьах боломжоо илүү тодорхойлж асуу гэж бодоод. Тэгээд энэ удаад ингээ үлдээчи. Тэгээд ямар ч гэсэн ингээ урилгын маань хүлээн авч тэгээ бас ингээд нийт одоо манай миний подкаст үзэж байгаа үзэх хүмүүст бас ингээд яг энэ үзэл санааны Монгол улсын бас нэг явах ёстой тэр зам чинь энэ нь зөв юм шүү. Энэ нь бол буруу шүү гэдэг зүйлийг бас гаргаад хилээд өглөө гэж би бол харж байна. Тэгээ ирсэнд баярлалаа. Сайхан ярилцлаа. Тэгээд энэ манай нэг бизнес байгаа. 5 зүйлийн энэ төрөлжүүлсэн шүлнүүд байгаа. Энэ шүлнийхэн дээшээс би танд хэлээд гардуулъя. 4 төрөл байгаа шүү. Тэгээд гэртээ очиод амтлаад үзээрэй. Жиггэн жидэг ба штэ тийм ээ. Тийм, жиггэн жидүү. Зээл олдохгүй байна. За ингээд шинэ гэрэл ахта баярлалаа өрлөө авсан. Тэгээд өнөөдрийн бас подкастын дугаар нэлээд сонирхолтой яриа өрлөө гэж би бол дүгнэж байна. Тэгээд цаашдаа ч соёлын хувьд бол нэлээд ярих боломж олдох байхаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн дугаараар маань манай Ардсан намын бас идэвхтэй бас үзэл санааны төлөөлөл шинэ гэрэл ах маань оролцлоо. Дараагийн дугаараар иргэн уулзъя. Түр баяртай. Bye bye.